Бүгдээрээ сайн байцгаана уу? Дахиад Аня байна. Та нар надтай хамтдаа айлгуутаж, ангалзаж, алцгнаж, талжгнаж, даруулцахтаа бэлэн үү? Тэгэхээр өнөөдөр бид нар юу хийж байна вэ? Гэхээр crochet заяа. Би өөсөө хүнжил оёх амар дуртай. Би өөр юм оёх дурггүй. Надаас хэрвээ өөр юм ойж чаддаггүй юм уу энтергээд байх юм бол би өөр юм оёх дурггүй. Окей, оёх биш. Нэхэх дурггүй. Би хүнжил нэхэх дуртай. Хүнжил нэхэхээр яагаад гэхээр надаа ийм жижигэн нөгөө нэг прожектууд хийжсэний оронд надаа нэг ийм шууд нэг том юм хийцэн дээр тэгээд нэг ийм ганцхан ойлоор яадаг хар надаа нөгөө нэг ажлын дараа, сургуулийн дараа ч юм уу тий арай сэтгэл санаа нөгөө нэг амархад зориулж би нэг хийдэг болохоор надад нэг тэгэл ингээл тоолол ингээд суугаад байх ямар ч сонирхол байдгүй. Тийм учраас хэрвээ намайг та нар өөр юм хийж чаддгүй юм уу гэж шөмчлөх жайвал үгүй. Би чадна. Заяа би нэг муурандаа зориулж хийж өгсөн юм. Миний хөрхөн муур миний хажууд хөрхөн унтаад сууж байна. The sweetest little thing ever. Хамгийн хөрхөн харваа ертөнцийн хамгийн хөрхөн муур бол минийх. Тэр чохоо. Тэгээд энэ хүнжлийг би болохоор яах гэж байгаа вэ гэхээр энэ одоо нэлийн урт болцсон явж байгаа. Тэгээд хоёр талдаа ийм хүнжил хийж байгаа байхгүй. Энэ талдаа болохоор ийм хөрхөн baby blue-тэй нүүдэл дээр болохоор зөв royal blue арай нөгөө deep blue-тэй өөр хийх гэж байгаа байхгүй юу. Та нар миний үсийг харж байна уу? Би энэ бичлэгний ард энэ үсийг яаж ингэж ийм болгосныгоо хэлнэ заяа. Би өчтөр орой үсээ бүсгэлжээд унтсан чи миний үс ингэ дэлбэрсэн байсан байхгүй юу. Тэгээд өглөө бас сонгодлаасаа би бүр ингэ нөгөө юм жижигэн юутай жижигэн юм бурчуур болгодог хайчаар ингээд ингэсэн. Тэгээд үс сайхан бол үс сайхан. Гэтэ зүгээр. Okay. It's all about confidence. Тэгээд өмнөх бичлэгээ үргэлжлүүлээ. Ямар ч байсан энэ хүнжил бол нэг иймэрхүү юм хийгээд сууж байна. За өмнөх бичлэг дээр бид нар юу яриад дууссан бэ гэхээр би Денверт ирээд ганц чаддаг ажлаа олж хийсэн. Хамгийн амархан ажил, миний хамгийн хийж чаддаг юм. Түрээсийн байрны бизнес, түрээсийн байрны гэрээ, түрээсийн байрны менежмент. Тэгээд тэр бол үнэхээр надад амархан ажил санагддаг. Угаасаа гарт орсон. Би одоо насаараа бараг хийж ин тэр ажлыг. Тэгээд яагаад би тэтгэвртэй одоо гарсан гэж яриад байна вэ гэхээр заяа. Зүгээр би стресстэй. Нэр үнэндээ би зүгээр л амар стрессээ давж чадахгүй. Бүр сүултээ ингээд хүн болгонд уураа гаргаад явдсан байхгүй юу. Би угаасаа өөр ууртай хүн. Тэгээд та нар боддоо ууртай хүн улам ууртай болоод улам стресстэй яваад байна гэж бодсоо. Тэгэхээр та нар тэгээд ямар байх вэ гэж бодоод үзсэн юу. За яагаад би тэтгэр гэж яг юу яриад байна гэхээр за Америкт тэтгэр за ер нь хэцүү шттэ тий ер нь ихэвчлэн бидний үеийнхэн тэр тусмаа нэрэ paycheck to paycheck амьдарч байгаа нь бол үнэн заяа. Яг цалингаас цалингийн хооронд амьдардаг нь үнэн. Машины мөнгө, байрны мөнгө Монголд ч гэсэн баг ялгаагүй байх гэж би бодож байна. Тэгээд сүлд жоохон залхаад бүр сүлдээ жоохон ядраад эхэлсэн. Тэнгүүтлээсээ би ямар азар заяа дүнэртаа найзуудтаа за тэгээд ах эгч нартаа гэх юм ч удаа бас хаашин тий аавда авгаахыг заалтсан юм биш. Тэгээ ямар ч байсан хадгаламжтай болох нь үнэхээр зөв шүү дүнраа найзуудаа. За би одоо хадгаламжгүй байсан бол одоо ингээл стресстэй ажил дээрээ гөлийгөөл уйлал өдөр болгон уйлал тэгэл явж иж магадгүй. Тийм учраас хадгаламжтай бай. Ямар нэгэн үед хэрэг болохоор тэгэхээр тэр хэрэг болох үе чинь заавал тийм тулцсан өвчтөе үе ч юм уу тий тулцсан бүр нэг газарт тулцсан үе байх албагүй. Заяа. Та нар би өөрсдийнхөө сэтгэл зүйдээ анхаарал хандуулж байх хэрэгтэй. Би болохоор амар нэг юу яадаг аахгүй амар унтдаг болчтой гэж жоох ингээд ядаргаанд ороод эхлэхээр унтдаг болчтой. Тэгээ хоолноос гарчдаг аахгүй юу.
Тэгээ одоо миний байгаа бодлол би үнэхээр амар эрүүл чин дээрээ ирсэн. 110 паундтай 110-115-ын хооронд хэлбэлцээд байгаа байхгүй. Тэгээд үнэхээр эрүүл чин дээрээ ирсэн байгаа. Тэрнээс өмнө болохоор би бүр 92 паунд заяа. Амар бүр ингээд юу ч хийх ямар ч сонирхол байхгүй. Ямар ч хоолны аппетит байхгүй болцсон. Бүр ингээд стрестэнд орсон. Тэгээ яваад байсан. Одоо тэгээ гайгүй болж байна. Leave of absence би зүгээр одоо нэг би одоо ингээд хэрвээ та нар Америкт ажилладаг, Монголд бол би хийж ажиллаж үзэх болохоор би сайн мэдгүй байна. Америкт хэрвээ ингээд та нар үнэхээр заяа үнэхээр сэтгэл зүйч нь үнэхээр тэгээд ингээд хэцүүдээд ядаргаанд ороод ийн гэвэл please take care of yourself. Please зүгээр чөлөө аваад тэр ажил бол олтно, мөнгө бол олтно, эрүүл мэнд олдохгүй. Тэм учраас эрүүл мэндийн анхаар тэгээд Америк компанид ажилладаг ч байна уу, өөр газруудад ажилладаг ч байна уу, хэрэг Америкт ажиллаж байгаа бол leave of absence авч болно заяа. Especially одоо энэ сэтгцийн эрүүл мэндэд анхаарья гэд тэгж хэлээд чөлөө авч болдог. Тэм учраас бүгдээрээ сэтгцийн эрүүл мэндэд number 1 анхаар, хоёрдугаарт эрүүл мэнд бие мах бодийн physical эрүүл мэнд байгаа заяа. Тэгээд яагаад би амар стресстэй байсан мэ гэхээр миний сүүлд тэр очсон альбан тушаал маань болохоор үнэхээр амар демандтай ажил байсан. Яагаад гэхээр би нэг үр цуглуулдаг альбан тушаал дээр очсон. Арай нэг тушаал уг нь бол тэгшвсэн. Тэгэхдээ би яг миний сургууль би ч өөрөө шинжээчээр сурдаг. Гэмт хэрэг судлалаар сурдаг. Тэгээ би амар олон юм гэмт хэрэг мэрэг уншдаг. Янз бүрийн юм хоригдлууд, янз бүрийн үхэл хаагцал тим юмыг уншиж, судалж, статистиктэй харилцдаг тим мэрэгчлэр сурдаг заяа. Тэгээ ажил дээр болохоор би ингээл 9 to 5 9-өөс 5 цагийн хооронд байн хүн болгоны хэцүү амьдрал, хүн болгоны бүр ингээд бүх хэцүү юмыг ингээд сонсоод байгаа байхгүй юу. Яагаад гэхээр би үр цуглуулж байгаа. Хүмүүсийн амьдрал юу л тохиолдож болдог. Заяа. Тийм учраас та нар нэгнийгээ битгий бас шүүмжил, хүний амьдралыг нэг ч өдөр хүний амьдралаар амьдарч үзээгүй жиж та нарт хүний амьдралыг шүүх ямар ч эрх байхгүй. Тийм учраас бүгдээрээ дотроо бодолтой бай, ухаантай бай, нэгнийгээ хүндэл, өөрийгөө хэн гэдгээ бас сан, чи хэн юм бэ, тийм биз дээ, тий? Чи хэн юм бэ? Хүний амьдралыг заах, чи хүний амьдрал оролцох хэн юм бэ? Хинч биш байхгүй. Тэгээд буцаад ажил руу гарыг. Ажил дээр тэгээд хүмүүс өрөөч гэжтэй одоо түрээсээ өгч чадахгүй болохоор угаасаа өрөнд ороод 2-3 сар ерөнхийдөө 2-3 сар бол сүлдээ хүлээхэ болсон. Ковидын үеэр бол 3-4 сар хүлээдэг байсан түрээсээ авахын тулд. Тэгээд одоо болохоор угаасаа тим юм зам байхгүй болсон болохоор шууд 1 сарынхаа түрээсийг алгасгал юм болов шууд eviction process эхэлдэг. Одоо тэр нэг гэрээсээ алтан хөөж гаргах тэр юу н эхэлж байна гэсэн үг заяа. Тэгээд хүмүүс тэгэл надад янз юм ярьдаг байсан. Манай оршин суугчид тийм асуудалтай боллоо, саллаа. Манай экс тэгэхээр domestic violence, хэрүүл, уруул, зодон, өвчин, зовлон, хахацал. Тэгээд миний одоо болтол нэг бодож явдаг жоохон нөгөө personal хэдийгээр энэ ажил ч гэсэндээ би энийг жоохон нөгөө ингээд одоо personal хүн дээр яг өөр төрлийн ингээ хүлээгээд авсан байхгүй юу. Тэр нь болохоор юу байсан гэхээр манай нэг оршин суугч байсан. Тэр оршин суугч маань болохоор хор тавдартай. Тэгээд unfortunately гэрээсээ хөөгдөж гарсан. Яагаад гэхээр бараг $10,000 өрөнд орсон. Төрөөсөө төлөхгүй явсаар байгаад. Тэгээ яахын аргагүй бид нар гарахаас өөр аргагүй болсон. Тэгэл тэр хүн энийг хөгшин ах байсан л да. Тэгээд тэр ах үнэхээр амар сайхан сэтгэлтэй. Үнэхээр сэтгэл бүр амар уужуу тайван тийм хүн бас над руу бүр хүн болго ер нь над руу амар уралдаг. Хүн болго намайг ер нь хараадаг байсан заяа ажил дээр. Хараадаг байсан гэж одоо угаасаа хараана. Буцаа ажилд оронгууд. Тэгээд тэр болохоор хизээш надад тэгж муухай харцж байгаагүй. Тэгээд өдөр болго надтай уцаар ярьдаг. Өдөр болго ингээл уцаар яриад ингээл ажил чи яаж юм маж юм. Тэгээд өнөөдөр би нэг ийм treatment хийлгэлээ. Тэгээд би иймэрхүү байна гэл тэгдэг. Тэгээд нэг өдөр би ажил дээрээ суужсэн чинь манай тэр хүн оршин суугч маань над залгсан.
манай офисын утас руу залгаа. Тэгээ би яг уцаа авч тараагүй тэгсэн чинь манай агент охин уцаа авсан. Тэгээ тэр агент охин уцаа аваад чамтай яриг гэж тэгж ингээд тэгсэн чинь тэр хавар тавтартай ах байсан. Тэгээ тэр ах болохоор надаас ани торт авсан уу гэхгүй юу. Тэгээ би ямар торт гэдгсэн чинь би чамд торт авчиж өгсөн шүү дээ. Тэгсэн чинь манай ажлынх нь надад заяа надад ирсэн тортыг идсэн байсан. Надад өгөхгүйгээр. За тэгээд энэс цааш тэгээд тэр хүн маань заяа тэр хүн өвчтэй хүн ингээд хөөгдөөд гарахтаа угаасаа бүх юмаа ингээд яг тэр өгсөн цаг хугацаанд юмнуудаа зөөгөөд аваад гарна гэж угаасаа байхгүй штэ. Тэгээ бүх тавилганууд нь хог дээр гарсан. Амар муухайсан заяа надаа тэр би тэгээд тэр үед ингээд уйлаад яа би энэ ажлыг хийж чадахгүй юм байна гэд амар муухайсан надаа одоо ч гэсэн бодоход амар муухайдаг заа. За тэгээд энэс хойш иймэрхүү юмнууд бол амар их тохиолддог. Тэгэл аль эсвэл ингээл би одоо ингээд салцсан хоёр хос байд айхны амьдарч байгаа салцсан тэнгууд ингээл нөхөр нь ирэх ч юм уу тэг ирээл би одоо ингээ энэ гэрээс чин гараа явцсан тийм учраас би нэрээ гаргуулмаар байна. Гэхдээ ингээ амар өртөө яагаад байдаг. Тэгэхээр би нэрийг угаасаа салгаж чадахгүй. Тэгээ нөгөө хүн нь бас ирж гарыг үсэг энтрэ зурчиж би тэр гэрээнээсээ гаргах ёстой шүү тийм ээ. Тэгээд тиймэрхүү юмнууд зөндөө болдог. За одоо энэс цааш болохоор би ажлын байрныхаа драма руу орох гэж байна. За яа. Амар их одоо би ингээ анзаараад байдаг заяа. Би өөрөө болохоор нөгөө би тийм жоохон ааштай, адаар ааштай, жоохон юмыг ер нь ингээд өнгөрөөч чаддаггүй юм баггүй юу. Тэгээд хэрвээ намайг хинэгэн хүн дээрлэх ч юм уу те альсвал миний найзуудыг миний гэр бүлийнхнийг хинэгэн хүн дээрлэхэж альсвал доромжлох ч юм уу тэгэн болвол like би бүр ингээд тэсэрчдэг байхгүй юу. Тэгээ би угаасаа анх одоо тэр нөгөө нэг 450 айлын орон сууц дээр анх очихдоо би угаасаа бифт очсон байхгүй тэн дээр ажилладаг байсан охтуудтай. Тэгээ яагаад гэхээр манай ажлын Кассандра гэдэг миний амар сайн найз байсан байхгүй юу. Тэгээ тэр охиныг яг тэр байран дээр агент хийдэг байхад нь яг одоо тэр ажиллаж байгаа охтууд амар дэвшлэгдэг байсан байхгүй. Тэгээд манай тэр найз болохоор яг тэр үедээ жирэмсэн заяа. Жирэмсэн хүнтэй амар мухаа харцсан, амар мухаа үгээр хэлдэг. За тэр нь тэгээд тэр хэлдэг үгнүүд нь ингээд шууд эртгүү заяа. Ингээд одоо hidden message гэж ярьдаг штэ тийм ингээд хоёрдугаар суугаар биш ингээд нэг 70 дутгаар илэрхийлээд байдаг тиймэрхүү нэг юмнууд болоод байдаг штэ заримдаа. Тэгээд байсан байгаа байхгүй юу. Тэгээ би анх очихдоо л ингээд яадаг гинэ. Яадаг гинэ та нар гэл би угаасаа очсон байсан. Тэгээ би ч өөрөө compliance manager. Би миний одоо ажлын үүрэг заяа. Тиймэрхүү юмнуудыг одоо компанийнхаа үүрэг дүрм журмыг би одоо тэнд ингээд force хийх үүрэгтэй ажил тийм юутэй хүн явж байгаа штэ тий. Тэгээд тиймэрхүү юм сонсоочсон. Тэгээ би зүгээр ингээд чимээгүй эхэндээ бол зөвөр ингээл би ажиглал гэдэг гэсэн трактуудыг. Тэгэл ажиглал гэсэн ерөнхийдөө бол угаасаа ингээл once a bully you're a bully forever. Заяа. Тэг амар дээрлэгдэг. Заримдаа ингээл ярэмэрэг ингээд сонсоор ингээд байр түрээсэл гэж ирсэн. Жоох одоо ингээл онцгүй хувцалсан ч юм уу тийм хүмүүс ингээл амар яриад амар гадуурхаж харцдаг заяа. Альсвал ингээл immigrant хүмүүсийг цагаач хүмүүстэй амар онцгүй харцдаг. Тэгээд өөрсдөө заяа яг энд төрж өссөн нөхдүүд бол биш бас. За тэгээд тийм охтуудтай би ингээд ажиллах болоо тэгээд тэдний учрыг олох болж байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд ажиглал гэдэгсэн заа ингээд ажиглал за эдгээр яах нь гэл. Тэнгуут ингээд цаний цаг болоог байхад ингээд гараа явцгаачдаг. Тэгээд нэг юм нь болохоор тэд нар нөгөө нэг тэр байран дээрээ амьдардаг байсан болохоор би нэг юм suspect хийдэг байсан юм юу вэ гэхээр гэрлүүгээ яваад орчдөг байсан байх гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо угаасаа тэр нь ойлгомжтой угаасаа тэгдэг байсан заяа. Тэгээ би нэг өдөр бүр амар дуугүй байж чадахгүй болоо заяа. Тэнгүүд би шууд ажиллаа гэж хаана гадаа ажиллаа гэж ажлын цагаар ажил дээрээ байгаа чи гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь бид нар ингээд хөнгүү байрнуудыг шалгаа явж гин inspection хийгээ явж гин. Энд чинь уг нь чиний ажил гэж бодохгүй. Тэгэхээр би
миний ажил бол биш заяа. Би өөрийнхөө ажлыг мэднэ. Би өөрийнхөө юу хийх ёстойгоо мэднэ. Тэгээд би тэр байран дээр очихдоо болохоор зөвхөн үр цуглуулах л үүрэг даалгавартай очсон. Тэгээ би наач миний ажил биш. Тэгээ настай хэрвээ ажил үүрэг тэр хариуцлагынхаа талаар ярих гэдэг бол бичээд явуулчих. Тэгээ Америкт хэрвээ ажилдаг хүн байх юм бол угаасаа та нар мэднэ тийм ээ. Never ever хэрвээ ямар нэгэн conflict үүсэх юм бол хизээж битгий уцаар яар, хизээж битгий амаар яар. Дандаа батаранда хийгээд дандаа бичгээр авч бай. Дандаа имэйлээр авч бай гэж би зүглэе. Тэгээ би за чи тэгвэл миний хийх ёстой гэдэг наад юмнуудаа надад бичээ явуулчих. Би тэгээд өөрийнхөө supervisorтай confirm хийгээд би тэгээд чамд хариу хэлье гэсэн байхгүй. Тэгээд угаасаа тэр охин угаасаа бичиж чадахгүй. Угаасаа ойлгомжтой. Like she can't. За тэгээд миний бүр нэг удаа амар дургу өрсөн юм гэхээр би нэг амар их одоо тэр 450 айл чинь сар болгоны нэгэнд мөнгө төлнө гэж бүгдээрээ мөнгө төлнө гэж байхгүй заяа. Тэгээ би дөрвөн гэхэд нэг сар болгоны нэгэн гэхэд оршин суугчид мөнгө төлсөн байх хэвээр. Нэг сарын 4 гэхэд бид нар нөгөө юу явуулсан багт шаардах хуудас явуулсан байх хэвээр байхгүй. Тэгээд сар болгоны 9 гэхэд болохоор бид нар яна микрофон доош болоод байна. Уух юм аа ийш тавьгаас. Yes. Okay. Тэгээд 9 гэхэд болохоор дандаа нөгөө нэг late fee-нүүд charge-лагдаж эхэлдэг байхгүй юу? Тэгээд байж хар би нэг иш ингэ тавьчих. Эхэлдэг. Тэгээд би надад нөгөө нэг шаардах хуудснуудыг хаалган дээр хаваачаад угаасаа тэднэрт туслах хэрэгтэй заяа. Тэгээд манай maintenance crew болохоор нэг 6 залуу байдаг байсан. Манай сурчин залуучууд тэгээд 6 сурчин залуу тэгээд тэр 3 агент настай нийлээд аруулаа. Бид нэр нийлээд тэр юунуудыг хаалган дээр наваачаад шаард хуудснуудаа тавих хэрэгтэй байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөл чинь no гэдэг шүү дээ. Тэнгүүд нь би like миний шаардлагыг хүлээж авахгүй байна. Эдгээр ингээд яах гэдэг юм ингээд би нөгөө менежер охинтой шууд хэлсэн байхгүй. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө менежер охин найзууд байсан бэлээ тэр агент тогтуудтай. Тэгээд ерөнхийдөө ингээд амар хуурамч заяа. Зарим хүмүүс амар мухаа хуурамчдаг. Би I can't. Би хизээч тэгж амар худлаагаасаа жүжиглж хүнтэй сайхан харьцаж хизээч чадахгүй. I'm sorry. Хэрвээ би ингээд та нартай муухай харьцаж байсан болвол you maybe deserve it. Чи үнэхээр deserve намайг тэгж өөртөө ч муухай харьцахыг deserve хийсэн байж магадгүй. Үгүй болвол I'm sorry. It's not intentional. Би угаасаа жоохон иймэрхүү хүн. Тийм учраас тэгээд амар мухаа хурамч охтууд тэгээд явандаа юу нэг намайг singled out болоод эхэлсэн аахгүй яг тэр property дээр тэр апартмент дээр байхад тэгээ ингээд singled out гэдэг нэг болоод эхлэнгүүд нь би угаасаа ингээд амар азарна байгаа шүү дээ. Тэнгүүд нь би шууд political game улс төр office ажлын байрны улс төр тоглож эхэлсэн. Тэгээ яасан гэхээр би шууд хүний нөхөр рүүгээ мессеж бичсэн. Имэйл бичсэн, мессеж гэж имэйл бичсэн. Тэгээд имэйл бичээд би ингээд энэ хүмүүстэй ажиллаж чадахгүй нэ. Тийм учраас намайг өөр апартмент руу шилжүүл. Аль эсвэл би энэ хүмүүстэй хийж ажиллаж чадахгүй. Тэгээд би тэр угаасаа хүмүүс ингээд тэр нэг агент тогтуудын юу хийжсэн, буруу хийжсэн юмнууд ингээд бүгдээр бичсэн байгаа шүү дээ, тий. Тэнгүүд ингээд би тэдний бүгдийг ингээд явуулсан. Угаасаа тэдний ингээд ажлаас нь халах бүр ингээд зөндөө нөхцөл зөндөө reason-ууд байсан. Тэгээд би тэднийг хэлээгүй. But obviously I snitched on them. Тэгтээ don't play with the wrong person. So тэгээд юу ярьчлаа? Тэгээ би шууд тэрвэрээ дөрүүлээд ажлаасаа чөлөө авсан байхгүй юу? Одоо тэгээ намайг буцаад хурдан ажилд ор гэлтэхэд лээ. Гэхдээ I don't want to go back to work. Just kidding.
Арай ич нэг юм дууслаа.